2018 онд Валери амиа хорлохоор үсэрсэн ч амьд үлджээ. Тэрээр тухайн үед 16 настай өсвөр насны охин байсан юм. Гэвч тэр ослоос хойш Валери алхаж чадхаа болсон байна. Сэргээн засах эмчилгээ болон түүний шархаа эдгэх амьдрал тийм ч дардан байсангүй. Гэвч тэр амьдралыг байгаагаар нь хүлээн авч амьдрахыг сурчээ. Нэвтрүүлгийн энэ дугаарт тэрээр хэрхэн итгэл найдвараа олж амьдралаа дахин эхлүүлсэн тухайга хуваалцдаг. Асуулт: гаран дээрх соргинуудын тухай яриач гэж байна. За Валери, энэ бол миний текстчер юм аа. Нэг төрлийн миний арьсны нэгэн бүтэц болжээ. Намайг сэтгцийн эрүүл мэндийн төвд байхад нэгэн сувилагч миний сорвиг зөөлөн илээд текстчер байна гэж хэлсэн. Тэр сувилагч намайг шүүмжлээгүй. Тэр мөчөд л би ойлгосон юм. Миний соргинууд аимшигтай муухай биш юм байна гэдгийг. Энэ соргинууд намайг өөрийгөө гэмтээж байсан. Амиа хорлох орлого бараг л амжилттай болж байсныг илтгэдэгч нөгөө талаараа миний амьд үлдсэн тэмцсэн түүхийн уул мөр юм аа. Би дунд сургуульд байхасаа л өөрийгөө зүсэж гэмтээж эхэлсэн. Шалтгаан нь би бага наснаасаа хүнд зүйлсийг туулсан. Тэр үед миний хамгийн том айдас бол өөрийгөө хянаж чадхаа болох байсан. Тиймээс л би өөрийгөө хянаж чадна гэдгээ мэдрэхийн тулд өөрийгөө зүсэх аргыг ашигладаг байсан. Надад нэг төрлийн зан үйл мэт зуршил бий болсон байлаа. Би өдөр бүр гэртээ ирээд хутгаа гаргаж ирээд өөрийгөө хідэн удаа ямар өнцгөр зүсэхээ бодож хийдэг байлаа. Тэр үед би амиа хорлолт гэдэг ойлголтыг яг үнэндээ сайн мэддэггүй байсан гэж боддгоо. Тийм ээ, үнэхээр үхмээр санагддаг байсан. Гэхдээ тэр мэдрэмжийг үгээр илэрхийлж чаддаггүй байжээ. Тэр бол миний амьдралын хамгийн харанхуй үе байлаа. Үнэхээр амьдралаа дуусгамаар байсан үе. Би бүр нарийн төлөвлөгөө гаргаж яаж хийх санаагаа гаргачихсан байсан. Тэгээд үсэрсэн. 2018 оны 3 сарын 8-нд амиа хорлох гэж өндрөөс үсэрсэн юм. Тэр үед өөрийгөө яг л хавханд орсон мэт мэдэрч байсан. Хинч намайг сонсохгүй байгаа юм шиг, бүх зүйл буруу яваад байгаа юм шиг, энэ дэлхий дээр надад байх газар үгүй юм шиг мэдрэмж төрж байсан. Тэр үед зарим зүйл сайн байгааг ч мэдэж байсан. Жишээ нь хичээл сурлага маань сайн байлаа. Гэхдээ сурлага сайтай байсан ч надад ямар ч утга учиргүй санагдаж байлаа. Амиа хорлох бодол бол ухаалаг зохистой сэтгэхүй биш ээ. Энэ бол логикоор тайлбарлаж болдог утга учир олох зүйлч биш юм. Амиа хорлдог хүмүүс өвдсөн байдаг. Тэдэнд тусламж хэрэгтэй. Тэд үүнийг зүгээр нэг сонирхлоор зугаагаа гаргах гэж хийдэггүй. Асуулт: өндрөөс үсрээд амьд үлдснээ мэдрэхэд анх ямар мэдрэмж төрсөн бэ гэж байна. За, миний хамгийн анхны мэдрэмж бол зүгээр л аимшигтай өвдөлт байсан. Нурууны маань яс хугарсан байсан учраас тисхийн аргагүй өвдөж байлаа. Нурууны яс болон хоёр хөлийнхөө ясандаа олон удаагийн хугаралт авсан байсан. Би орилж, хараалын үг хэлж, гараа хөдөлгөж, арай гэж эвтэйхэн байрлал олоод өвдөлтөө зогсоохыг хүссэн ч чадаагүй. Тэр үед миний толгойд ганц л бодол эргэлдэж байсан. Амьд байна гэдэг ийм л байдаг юм байна гэж. Үсэрсний дараа миний сэтгцийн байдал бүр дордсон. Тэрний дараа амиа хорлох орлогууд маань эмх замраагүй хяналтгүй болж ирсэн. Би зүгээр л бүгдийг дуусгачихмаар өөрийгөө үгүй хийхийг хүссээр байсан. Ягаад ч юм үхэж чадаагүйдээ өөртөө уурлаж амьд үлдсэндээ ууртай нэгэн болчихсон байсан. Үсрэх орлого бол үнэхээр амьдралыг маань сүрэлсэн үйлдэл байсан. Би бараг бүх биеэ өөрөө гэмтээж гисэн. Хөлийн хуруунуудтай хүртэл мэс засал хийлгэх шаардлагатай болсон. Нурууны маань мэдрэлийн судал бараг бүрэн гэмтсэн. Тэгээд хэсэг хугацааны дараа нурууны архаг өвчин, эмгэг ар араасаа үүссэн. Эхэндээ би хөгжлийн бэрхшээлтэй болсноо хүлээн зөвшөөрч чаддаггүй байлаа. Энгийн хүн шиг болж эдгэрхийн тулд бүх хүчээ зориулсан. Гэхдээ би хөгжлийн бэрхшээлтэй болсон нь хамгийн тоглох дуртай байсан теннисээ тоглож чадахгүй болсон доо. Үсэрснийхаа дараа миний сурч боловсрох зам ч удааширсан. 16 настайдаа өгөх ёстой байсан ерөнхий боловсролын шалгалтаа ч өгч чадаагүй. Одоо үе тэнгийнхэн маань их сургууль сурч байгааг хараад би зүгээр л боддог. Хэрвээ би гадаадад их сургууль сурч байсан бол, хэрвээ би сургуулийнхаа нэрийн өмнөөс теннис тоглож байсан бол гэж л боддог. Одоо энэ бүхэн зөвхөн хэрвээ гэдэг үгний цаана үлджээ. Үсэрснийхээ дараа би нэг зүйлийг ойлгосон. Хөгжлийн бэрхшээлтэй хүн болсон ч өөрийн амьдралаа контролдоо авч хоёр хөл дээрээ дахин алхаж амьдралаас утга учирыг олж чадах байх гэж бодсон. Гэвч удалгүй энэ бодол худал гэдгийг би ухаарсан. Олон удаагийн хүнд өвдөлтийн тест нурууны өвчний хүндрэлүүдийн дараа би нэг зүйлийг хүлээн зөвшөөрсөн. Хэрвээ би алхаж чадахгүй юм бол алхаж чадахгүй л гэсэн үг юм байна гэдгийг.
Бодит байдлыг хүлээн зөвшөөрөхгүй байх тусам би өөрийн биеийг улам гэмтээж байсан. Би одоо өөрийгөө өнгөрсөн ухаан суугаагүй Валерид хэлмээр байдаг. Хөл дээрээ зогсох гэж ингээдлээ тэмцэх хэрэггүй байсан юм шүү. Хэрвээ өвдөж байгаа бол зүгээр л болчих гэж. Одоо би өөрчлөгцөө өмнөх шигээ байха болсон. Надад шийдэх хэрэгтэй. Миний хувьд ямар хэмжээний өвдөлт хангалттай вэ гэдгийг би одоо өөрөө мэднэ. Асуулт: амиа хорлох гэж үсэрсэн чи зүгээр л бусдын анхаарлыг татахыг хүссэн үү гэж байна. За үгүй ээ. Би үсэрсэн анхаарал татах гэж биш, үхмээр байсан болохоор л үсэрсэн. Анхаарал татах гэдэг үг нь өөрөө нэг зүйлийг хэлдэг. Тэр хүний дотоод ертөнцид болохгүй байгаа нэг тийм буруу юм байдаг. Шийдэл хүлээсэн зовлон байгаа гэсэн үг. Тиймээс амиа хорлох орлого хийсэн хүнийг бусдын анхаарлыг татахын тулд тэгсэн гэж дүгнэх нь тухайн хүнийг ойлгож байгаа хэрэг биш. Хүнийг буруутгаж шүүмжилснээр бүр илүү ганцаардуулдаг. Жишээ нь би өнгөрсөн 7 хоног найзтайгаа кафед сууж байлаа. Тухайн үед би богино хандсуудаа цамц өмссөн байсан. Мэдээж миний гарын соргинууд ил гарсан байсан. Тэгсэн чинь нэг танихгүй эмэгтэй миний хажууд ирээд гараа яачсан юм бэ? Анхаарал татахын тулд ингэсэн үү гэж надаас асуусан. Тэгэхэд би зүгээр л бодсон. Энэ эмэгтэй миний талаар юу ч мэдэхгүй шүү дээ гэж. Миний хувьд хүмүүсээс хамгийн олон удаа сонссон үг бол дахиж өөрийгөө битгий гэмтээгээрэй. Гэрийнхэн чинь чамайг хараад их гониглно гэж хүмүүс надад дахин хэлж байсан. Миний мэдэрсэн тэр зовлон хизээч мэдэрч үзээгүй нэгэн хүн над руу харж байгаад гэр бүлээ бод гэж хэлхэн. Тэр хүн үнэндээ яг юу ярьж байгаагаа ойлгоогүй байдаг. Та ойлгож байна уу? Өнгөрсөн хугацаанд миний бодлууд ямар гаж, ямар аимшигтай байсныг сэтгэл зүйн асуудал намайг амиа хорлох байдалд хүргэсэн шүү дээ. Тэрнээс би бусдын анхаарлыг татахын тулд гэр бүлийнхнийгээ зовоохын тулд энэ бүхнийг хийгээгүй. Тэр үед би бүр намайг насан турш хайрлаж ирсэн гэр бүлээ хүртэл бодож чадаагүй. Хүмүүс ийм үгсийг зүгээр л бусдад бодлогогүй хэлж бусдыг шүүмжилдэгт миний уур үнэхээр хүртгэ. Учир нь тэд намайг үн цэнгүй хүн гэж боддог. Хүмүүс намайг хүн гэж биш зүгээр л амжилтгүй болсон нэгэн бүтээгдэхүүн мэт хардаг. Би үнэхээр хүмүүсийн надад хэлдэг энэ бүх хүйтэн хатуу үгнүүдээс залхсан. Хүмүүс зүгээр л болчихоосоо гэж боддог. Би энэ бүх зүйлийн талаар сэтгэл засалчтайгаа ярьдаг. Тэр надад нэг чухал зүйлийг заасан. Өөрөөсөө асуу Валери, яг одоо юу хүсэж байна вэ гэж. Хэрвээ хариулт нь би ус уух хэрэгтэй гэвэл тэр усаа уух юм. Өөрийн хэрэгцээгээ чадах чинээгээр анхаарч хангаж байх тухай юм аа. Өнгөрсөн жил намайг дарамталж дарж байсан орчноос холдож 50 газар амарч сэргэж чадсан. Орчноо сойсон нь миний хувьд сэтгэлийн шархаа эдгэн гэж юу болох тухай ойлголтыг бүрэн өөрчилсөн. Тэр цагаас эхлээд би сэтгэл заслын эмчилгээндээ жинхэнэ акцийг гаргаж эхэлсэн юм. Миний сэтгэл зүйчид намайг үнэхээр дэмждэг байсан. Бид хамтдаа миний доторх байгаа бяцхан бие буюу одоо бага насны маань анзаарагдаагүй хайр дутагдсан тэр хэсгийн хэрэгцээг ойлгож түүн рүү анхаарч ажиллаж чадсан юм аа. Би бага насныхаа тухай аюулгүй итгэлтэйгээр ярьж чаддаг хүмүүс болон орон зайг олж чадсан. Энэ сэтгэл заслын ярилцлага надад үнэхээр том сэтгэл зүйн эерэг нээлтүүдийг авчирсан юм. Надад бас нэг сэтгэл судлаач найз байдаг. Тэр үед би шүлэг бичдэг байсан юм. Нэг өдөр найз маань надад хэлсэн. Валери, би чамайг эмнэлгээс гарсан ч шүлгүүдээ цааш үргэлжлүүлэн бичээсэй гэж хүсэж байна гэж хэлсэн. Тэр үг намайг үнэхээр цочирдуулсан шүү. Би бүх шүлгүүдээ эмнэлэгт хэвтэж байх хугацаанд бичсэн байлаа. Тэр мөчид л би ухаарсан. Би амьдралаа эмнэлгийн ханыг дагаж биш. Түүний гадна талд гарч жинхэнэ амьдрал донд үргэлжлүүлэхийг хүсэж байна гэдгээ ойлгосон юм аа. Асуулт: юуны төлөө амьдрах нь үн цэнтэй вэ? Миний хувьд амьдралд үн цэнтэй хид хідэн зүйл бий гэж боддгоо. Амьд явах нэг шалтгаан бол итгэл найдвар юм. Өмнө нь би ирээдүйн тухай ямар ч төсөөлөл, итгэл найдваргүй явж ирсэн. Одоо надад олон хүсэл мөрөөдөл бий. Би тэрэгэнсэртэй ч гэсэн тест тоглохыг хүсэж байна. Би их сургуульд сурахыг хүсэж байна. Энэ сард би ерөнхий боловсролын шалгалтаа өгсөн. Шалгалт авсан хичээл донд математикийн хичээлийн шалгалт байсан. Математик бол миний хамгийн дуртай хичээлүүдийн нэг. Шалгалтаа өгөөд би үнэхээр тайвширсан. Би өөрөөрөө бахархаж, утга учиртай мэдрэмжийг дахин мэдэрсэн. Учир нь бүх зүйл хэцүү байсан ч олон жил эмнэлэгт хэвтэх хугацаанд хичээлээ хийх гэж мэрийсэн тэр бүх цаг хугацаа үнэхээр үн цэнтэй байсан юм байна гэдгийг ойлгосон.
Би үнэндээ номын дэлгүүрийг худалдагч болохыг үнэхээр их хүсдэг. Номнуудыг өнгөөр нь игнүүлэн өрөх нь надад таалагддаг. Үүнийг би чин сэтгэлээсээ хийх дуртай. Гэхдээ би мөнгө олох ёстой. Өөрөөр бол амьдрах боломжгүй шүү дээ. Тийм болохоор магадгүй санхүүгийн чиглэлээр тоо бодох ажил хийх баха. Гэхдээ тэр мөрөөдөл минь биелэхгүй байсан ч түүний төлөө амьдарч байсан гэдэг мэдрэмж нь өөрөө амьдрах шалтгаан шүү дээ. Асуулт: чи одоогийн байгаа амьдралдаа аз жаргалтай амьдарч чадаж байна уу? Валери хариулахдаа ингэж байна. Аз жаргалтай гэдэг үг яг тохирохгүй баха. Харин би өөрийн амьдралаа хүлээн зөвшөөрч чадсан гэж хэлэх нь зөв байх. Эрүүл мэндийнхээ хувьд одоогийн байгаа байдалтай хүрэхийн тулд би маш их хичээсэн. Энэ бол надад том ахиц юм. Би эмээдээ үнэхээр их баярладаг. Тэр амьдрал минь баяр хөөргийг авчирсан хүн. Эмээ надад амьдралдаа хүн яаж ч алдаж, ямар ч саад бэрхшээлтэй тулгарсан аз жаргалтай байж чаддаг юм байна гэдгийг ойлгуулсан. Тэр Бугенвилля цэцгээ ургуулж байхдаа хүртэл аз жаргалтай гэдэг үгшгэл яг энэ утгаар би аз жаргалыг ойлгосон. Би амьдрал гэдэг зүйл үнэхээр нарийн төвхтэй гэж боддгоо. Амьдралыг нэг үгээр тодорхойлж чадахгүй. Миний хувьд амьдрал гэдэг орой унтахтаа гэр бүлийнхэндээ хамгаас хайртай нохойд сайхан амраарай гэж хэлэх. Маргааш нь тэднийг харахгүй ч гэсэн би өнөөдөр сэтгэл хангалуун баяртай байж чадаж байна гэдгээ мэдрэх явдал юм аа. Миний хувьд амьдрал гэдэг нь зүгээр л байгаа бүхэндээ сэтгэл хангалуун байх гэж боддгоо гэсэн байна. За ингээ өнөөдрийн маань дугаар үүгээр дуусч байна. Хүлээн авсан та бүхэндээ баярлалаа. Мэдээж танд энэ удаагийн дугаар таалагдсан бол та илүү уруу сууг дээр subscribe дараарай гэж хүсье. За дараагийн дугаар хүртэл баяртай.